Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-аас 105 литр байдаг бол манай улсад орон сууцнд амьдардаг нэг хүний хоногийн усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглэнээс 2 дахин их буюу 230-аас 280 литр байна. Харин гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшингөөс 5-аас 10 дахин бага буюу 6-аас 8 литр ус хэрэглэж байна. Усны хомсдол үүсэж байгаа энэ цагт бид дээр хэрэглээндээ хяналт тавьж орон сууц болон гэр хорооллын иргэдийн усны хэрэглээг нэг хэмжээнд барих шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд болоод нийт Монгол улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарлтыг бий болгоё. Жигд хуваарлт гэдэг нь нөгөө орон сууцнд амьдарч байгаа хүн гэр хороолд амьдарч байгаа усны хэрэглээг нэгийг багасгаж нөгөөг нэмэгдүүлэх гэсэн үг. Нөгөөх нь болохоор нийт усны хэрэглээний 50 хүртэл хувийг газрын дор уснаас хангая. Дахиад 25% гадаргын уснаас хангая. Үлдсэн 25% усаа дахин ашигладаг болёо. Усгүй болох тухай асуудал яригадаад ус бохирдох тухай асуудал яриад явж итэл бид нар жорлондоо уудаг усаа хэрэгэлдэг, машин угаахтаа уудаг усаа хэрэгэлдэг асуудлыг халах хэрэгтэй. Түүнчлэн уул уурхайн үйл ажиллагаанаас болж манай улсад 700 гаруй булаг шанд ширгээд байгаа. Ур амьсгалын өөрчлөлт дулаарал энэ хэрээр эрчимтэй явагдвал манай улс 2050 он гэхэд мөнх цастай уулгүй болох эрсдэл үүсэж байна. Ингэснээр мөнх цаснаас их авдаг гол нурууд ширгэх, алтаа нурууны мөнх цас алга болвол их нуруудын хотгорд экологийн сүрэл үүсэх аюул тулгарч байгаа тул бид боломжит бүх газарт ус хуримтлуулах ёстой болоод байгаа юм. Жишээ нь нийслэлд үүссэн энэ халай дошингийн мөсийг хогийн цэг рүү зөөж асгах бус томоохон ус хуримтлуулах сав байгуулж түүндээ хурааж хайлуулж ус үүсгэх боломж харагдаж байгаа юм а. Гэвч өнөөдрийн байдлаар нийслэлд үүссэн халай дошингийн мөсийг шууд хогийн цэг рүү зөөн асгаж байгаа юм. Угтаа бол хүмбэр, айлбар байглаас үүссэн халай дошингийн мөс хурын ус зэргийг хуримтлуулж сурах хэрэгтэйг онцолж байна. Усны нөөцийн хуримтлал гэдэг зүйлийг бид нар их олон жил ярьсан. Одоо сүүлдээ юу гэж ойлгоод байгаа вэ? Хэрлэн гол дээр, дуул гол дээр, орхон гол дээр том усны сангуудл гэж ойлгоод байгаа. Тэр мэдээж хийх ёстой. Заавал хийхээс өөр аргагүй. Гэтэл тэрнээс гадна одоо усны нөөцийн хуримтлал жишээлбэл Улаанбаатар хотод дээврийнхаа усыг хуримтлуулдаг ганц газар алга. Тэгвэл дээврийнхаа усыг хуримтлуулдаг болмоо Улаанбаатар хотод хэдэн нуур вэ? Хэдэн усан ориглоор байна. Ягаад агарын бохирдол. Тэгэхээр усны нөөцийн хуримтлал гэдэг тэр алс холын том гол дээр барих тэр бомд олдрын төсөвтэй өртөгтэй төсөл хөтөлбөр гэж ойлгохоос илүү аж ахуйн нэгж болон дээврийн усаа хэрхэн ашиглахаас шалтгаалаад мөн усны дахин ашиглалт хэдэн хувьтай байхаас шалтгаалах ёстой. Усны дахин ашиглалтыг 25% рүү хүргэх, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх боломж байвал Тэнгэрээс одоо үнэгүй мөртлөө мөнгөөр үнэлэх үнэгүй мөртлөө асар их үн цэнтэй орж байгаа энэ хурд унцыг хуримтлуулах асуудал маш чухал байгаа. Би нэг харамсалтай мэдээ хэлье. Энэ жил үндсэндээ шар усны үер болохгүй шинжтэй болоо явчлаа. Маш одоо эрт 2 сар гэхэд ингээд цас хайлаад дуусчихж байгаа учраас тэгэхээр бид нар шар усны үерийг хоримтлуулж авч чадахгүй дахиад нэг жилийг л алдчихлаа гэсэн үг. Хэрвээ энэ дээврийн усыг одоо альч энэ зочид бодолч гэдэг юм уу нэг айлч гэдэг юм уу дээврийн усаа хоримтлуулдаг байсан бол энэ шар усны үерийг цуглуулах байж гэсэн. Тэгэхээр энэ төсөл хөтөлбөрч гэлтгүүрээс бүх шатандаа бид нар усны тусал бүрдийг яаж хоримтлуулж авч үлдэх вэ гэдгийг анхаарах цаг ирж байл гэсэн. Манай иргэд жилдээ 500 сая метр куб орчим ус хэрэглэдэг. Усны хэрэглээ ашиглалт хүн амын эдийн засгийн өсөлтөөс хамаарч улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Одоогийн байдлаар хүн амаа нийгэм эдийн засгийн салбаруудын усны хэрэглээ ашиглалтын 80 гаруй хувийг газрын доорх усаар, 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж байгаа. Гадаргын болон газрын доорх усны нөөцийн 70 орчим хувь нь Алтай, Хангаа, Хинтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их хянганы нуруу зэрэг уул нууруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болтгоо.